Аялал жуулчлалын судалгаа 2025 эрдэм шинжилгээний хурад амжилттай зохион байгуулагдаж, энэ хоёр аялал жуулчлалын салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг судалгаа шинжилгээнд суурилах нь юунаас чухал гэдгийг судлаачид онцолж байлаа. Тодорхойлбол аялал жуулчлалын салбарын эдийн засгийн хөгжийг сайжруулахад судлаач эрдэмтэд багш нарын үүрэг оролцоо их бөгөөд тус эрдэм шинжилгээний хурлын ерөнхий зохион байгуулагчаар аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмдэг ажиллаж, аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран сэдв харгалзахгүй судлаачдын бүтээлийг хүлээн авсан бөгөөд тооцоо судалгаан дээр үндэслэж аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэхэд олон асуудлыг төрөлцөхийн түвшинд хүргэхээр ажиллаж байна. Ажил хийх гэдэг нь бол өөрөө бас нэг одоо тулгымдсан асуудлын нэг нь судалгааны ажил байгаа. Тэгээ манайд бол яг судалгаа шинжилгээнд зориулагдсан төсөв санхүүгийн асуудал үнэхээр одоо хүндрэлтэй. Томоохон хэмжээний судалгаа шинжилгээ хийх хүн хүч хөрөнгө мөнгөний асуудал маш их байдаг. Тэгэхээр энэ дээр бол яг нэг онцгой одоо улсаас ч гэдэг юм уу тийм төсөв хөрөнгө байдаг. Тэгэхээр ихэнх одоо судлаач нар бол өөрсдийнхөө одоо бор зүрх одоо сэтгэлийн дуудлагаар гэдэг юм уу та энэ салбартаа хэрэгцээтэй байж болох одоо судалгаа шинжилгээний ажлуудыг хийгээд за тэгээд судалгаа шинжилгээний ажлын үр дүнд одоо энэ салбарын тулгымдсан асуудал за түүнийг одоо шийдэх одоо шийдлийн хувилбаруудыг санал болгож ингээ гаргадаг. За тэгэхээр ерөнхийдөө бид энэ аялал жуулчлалын хөгжлийг ярихлаар ер нь жуулчин ирэх жуулчин авах тухай ойлголтууд байгаа гэдэг. Гэтэл түүнийг бид нар яг хаана аваад байгаа вэ гэдэг асуудал өөрөө айгүй одоо чухал сэдв байгаа. Саяхан нөгөө жуулчны баазын юун дээр ч гэсэн жишээн дээр ч гэсэн ярьж штэ. Хэдийгээр 600 гаруй мянга орчим жуулчны бааз байршуулт хэрэгс байгаад байгаа ч гэсэн биднэрт яг үндсэн бодит хаалтаа байна уу гэдэг асуудал. Тэр утгаа Харангай аймгийн Тэрхийн цагаан нуурын орчинд байгаа баазуудын ор хамгийн хүчин чадлыг бид тоолж чадж байгаа нөхөр ерөөсөж чадахгүй байна. Тэгээ энэ нь юутай холбоотой байна вэ гэхээр бид нар энэ нөгөө нэг аялал жуулчлалыг хөгжүүлэх, төлөвлөх бүх нөгөө анхдагч цөөр зүйлүүдэд ерөөсөө огт орхитуулсан. Үндсэндээ бол бид нар нөгөө за яг одоо миний судалгааны чиглэлээр ярих юм бол бид нөгөө нэг агрегурант буюу зүгээр л бөөгнөрсөн хүчин зүйлүүдийг хийчихсэн. За гэтэл ингээд энэ бүс байна, бүсчлэг байна те энэ бүх зүйлүүдийг бид нар ерөнхийдөө ингээд орхигдуулчихад байгаа гэсэн. Тэгэхээр дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас бол энэ аялал жуулчлалын бүс нутаг гэдэг юу гэлээд байна вэ гэхээр ерөөсөө бусад бүсээс ялгарах гэдэг нэг юм тогтолцоог хэлээд байгаа. Өөр олон зүйлүүд байгаа ч гэсэн хамгийн онцлог зүйл. Бол ярил их олон асуудлууд бий. Гэхдээ нийт Монгол улсын аялал жуулчлалын хувьд ярих юм бол жуулчныхаа чанарыг одоо нэмэгдүүлэх. Өөрөөр бид бол тодорхой хэдэн улсуудаас за тэгээд дунд зэргийн одоо гिचж болох ийм төвшний жуулчдыг нэлийн авч байгаа. Тэгэхээр цаашдын гол асуудал бол жуулчин илгээдэг ийм бусад орнуудаас авах жуулчдынхаа төрөлжилтийг бол өөр болгох. Нөгөө талаас арай тийм тансаг дээд зэрэглэлийн буюу одоо орлого сайтай жуулчдыг Монгол улсад татах энэ маркетингийг хөгжүүлэх асуудал чухал. Тэгээ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд мэдээж хэрэг бид нар бол бэлтгэл ажил хангах хэрэгтэй. Үүнд бол дооцох нь одоо тээвэр нөгөө талаас байр сууцны чанар, хүртээмж тэгээд үйлчлэгээний стандарт, хүний одоо зочломтгой байдал гэдэг ийм олон асуудлууд байдаг. Тэр нь бол одоо асуудал бол бидний хийж байгаа судалгааны чиглэлд бол орон нутагт малчин ирэхэд өрх айл, орон нутгийн иргэдийг аялал жуулчлалын үйлчлэгэнд хэрхэн зөв татан оролцуулах вэ? Ийм үйлчлэгийг хэрхэн сайжруулах вэ гэдэг бол одоогийн миний болон манай багийн гүйцэтгэж байгаа гол ажлуудын нэг. За энэ дээр бол 2023 онд Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр бид нар гэр ба байгаль гэдэг Монгол улсад нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх юм арга зүйн концепцийг боловсруулсан. Одоо энэ концепц дээр үндэслээд аялал жуулчлалын тухай хуулинд заасан нутгийн иргэдэд түшиглсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх гэдэг энэ чиглэлийг бид нар онл арга зүйн зөв болгож үүнийг 21 аймаг ер нь аялал жуулчлалын бизнесийн үйлчлэгэнд оролцох хүсэлтэй хүмүүст одоо хүргэх, тэднийг сургах, за тэгээд гэрт хоноглуулахаас эхсүүлээд одоо малчин ах уйд соёл заншлыг хэрхэн жуулчдад зөв одоо таниулан сурчлах вэ гэдэг тал дээр арга зүйн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа. Ер нь зорилго бол юу байгаа юм бэ гэхээр энэ номад гэдэг нэртэй яг би албаар номад энийг тайлбарлана. Одоо манайд бол нүүдэлчтэй ингээд номад аялал гэдэг зүйлийг дэлхийд манайхаас гадна өөр газрууд их санд болгож байна. Ялангуяа эзэнт гүрний тэр хэмжээнд. Нэг талдаа бид өрсөлдөгч гэж хэлж болохоор байна.
Тэгэхээр Монголын аялал жуулчлалын компаниуд энэ номад хэлбэрийн аяллыг юу яаж зараад байна вэ? Дэлхийд энэ зах зээл хэрэглэгчдэр яаж хүсэл хараад байна вэ гэдэг бол практик бөгөөд онлын их ач холбогдолтой асуудал байгаа даа. Тийм учраас энэ 5 destination улсыг сонгож авч байгаа. Түүнд одоо энэ customer expectation гэж ярьдаг хэрэглэгчийн хүлээлт. За энэ хүлээлт ямар үг хэлбэрээр илэрхийлэгдээд байна, ямар ревюгээр яваад байна гэдэг тооцооллыг энэ бүтээмэл оюун ухаан artificial intelligence гэдэг дээр large language model гэ одоо сүүлийн үед эдийн засаг аялал жуулчлалын том дэлхийн судлаач нар их хэрэгжилж байгаа энэ алгоритмыг ашиглаж ингэж судлах гэж оролдож байгаа маа. Тэгээ шаардлага бол сая бас ерөнхийдөө авчихыг хэлээд байна. Гэхдээ манай гол асуудал юу вэ нөхөр хэрвээ та бүхэн харж байгаа бол Монголын аялал жуулчлалын компаниудын 30% номад гэдэг шууд нэртэй, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд бүгдээр номад гэдэг нэртэй. Бараг бүх аялал жуулчлалын компаниуд нүүдэлчдийн номадик ийм аяллыг шууд ямар нэгэн одоо community tourism, соёлын аялал, адлуулын аялал гэх мэт нэрээр хадгалж яадаг. Гэтэл хажуу талаас бол өвөр Монгол, Бурят, Казак, Киргиз, Суваз гэдэг бүгд яг энэ ажиллах зүйлүүдийг одоо зах зээл дээр санд болгож байгаа. Юуны өмнө одоо би Find-гаа ярьж байна. Судалгааны үр дүн. Ер нь номад гэдэг утга бол маш өөр болсон байна. Ялангуяа бидний авсан одоо review comment-ийн хүрээ бол 20 наснаас дээш байгаа. Тэгээ нийтдээ бол 58 орчим хувь номад гэдгийг бол зүгээр дижитал номад гэдгээр ойлгодог болсон байна. Энэ бол зүгээр дэлхийд даяар явж байгаа энэ дижитал дөнгөж 10% нь primitive, natural, одоо 21% нь бол одоо бидний одоо pastoral nomads гэдэг ийм одоо утган дээр байгаа. Semiotic онлын үндсэн санаа бол бид аялал жуулчлалын компани, аялал жуулчлалын улс өөрийнхөө сурталчилахад ямар имижийн контентыг одоо бүрдүүлж зах зээл дээр бий болгож байгаа юм. Тэр нь ямар түлхүүр контент агуулга үг санаагаар гарч ирж байгаа. Хэрэглэгч түүнийг ямар ойлголтоор мэдээж авч байгаа юм бэ гэдэг энэ гурвын дунд байдаг. Тэгэхээр манайд бол энэ үгнүүд дээр өөрчлөгдсөн зүйл байгаа учраас бидний ойлгодог нүүдлийн аялал гэдэг зүйл бол намаад аялал гэдэг энэ аяллыг зарж хахад хэрэглэгчдэр өөр утгаар бууж ийна гэдэг зүйлийг хэлээд байгаа. Монгол улсын аялал жуулчлал бол асар их одоо потенциалтай, асар их нөөцтэй. Тэр маань нэгдүгürt бидний соёлын өв байна, байгалийн нөөц баялаг байна. Тэгээ энийхээ үн цэнийг ч гэсэн бид нар бас одоо тийм бүрэн гүйцэд мэддэггүй. Тэгээ энэ бүрэн гүйцэд таниулах, энэ үн цэнийг нь гүйцэд ухаарах, тэгээ энэ үн цэнийг бас нэг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоод дэлхийн зах зээл дээр гаргахад энэ судлаачдын маань судалгааны үр дүн чухал ач холбогдолтой. Аялал жуулчлалын салбар бол хурдтай хөгжиж байгаа эдийн засгийн салбар. Ер нь дэлхийн нийтэд ч гэсэн Монгол улсад ч гэсэн эдийн засгийн бусад салбартай харьцуулахад харьцангуй хурдтай хөгжиж байгаа. Тэгээд дагаад мэдээж асуудлууд их байгаа. Тэгээд асуудлуудыг бас зөв шийдэхэд манай энэ судлаачдын одоо эрдэм шинжилгээний үндсэн дээр гаргасан шийдлүүд их чухал ач холбогдолтой. Тэгээд энэ утгаараа энэ судалгааны эрдэм шинжилгээний хурал бол ер нь аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн өгөөжийг сайжруулах, улам хөгжүүлэхэд жинтэй хөв нэмэр оруулдаг, мэдлэгт их том мэдлэгийн одоо тийм хөв нэмэр авчирдаг ийм арга хэмжээ. Тийм болохоор бид нэр аль болохоор дэмжээд, аль болохоор одоо бүх талаар одоо хамтран ажиллахыг эрмэлздэг юм аа. Мэдээж хүний нөөцийн бэрхшээлүүд байдаг. Яагаад гэвэл аялал жуулчлалын салбар ч өөрөө маш том үйлчилгээний салбаруудын нэг л шүү дээ. Тэгээ хамгийн олон хүн ажилдаг. Тэгээ хүний нөөцийн асуудал ер нь тулгымцсан асуудал. Тэгээ энийг яаж шийдэх вэ? Тэгэхээр мэдээж технологи нэвтрүүлэх газрын технологи нэвтрүүлээд явж байна. Тэгэхдээ эцсийн эс нэг үйлчилгээний салбар учраас маш олон хүний хүчин зүйл дээр суурилж үйл ажиллагаа явуулдаг. Энэ дээр шийдэл хэрэгтэй. Төр засаг энэ дээр бас нэг тодорхой боловсон хүчний бэлтгэл одоо нэмэгдүүлэх тал дээр бид бол амигт анхаарч ажиллах хэрэгтэй. Агаарын тээврийн үйлчилгээний хүртээмж одоо тоо хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага ямагт байгаа. Бүх нислэг Улаанбаатар руу чиглэж болохгүй. Олон улсын нислэгүүдийг энэ Монгол улсын өнцөг булан бүртээ холбох шаардлагууд байна. Дотоодын нислэгүүд хангалттай биш байна. Тэгээ энэ бас ингээд Монгол дээрээ чөлөө таях болцоог их хэмжээгээр одоо багасгаж байна. Тэгээ дотоодын нийтийн тээврийн үйлчилгээ ер нь бол гадны хүмүүс ирээд явхад ойлгомжтой биш, нөхөрсөг биш ийм байдлууд ажиглагдж байгаа.
Тэгээ энэ бүхэн дээр хийх ажлууд их байна. Тэгэхээр энэ хэл орчмын бүс нутагт аялал жуулчлал хөгжүүлэх маш боломж байна. За тэр байдаг богд харагдчихээн. Бид нар нөгөө байдаг богд киногоор маш нууц киногоор л мэдээд байгаа болохоос биш мэдэхгүй байгаа хүмүүсийн мэдэхгүй байгаа хэд хэдэн газар нутгийн хэл орчмын бүс нутагт нэвтрүүлэг хийгээд би чинь нөгөө тухайн газар нутгаар явахдаа түүхэн замналын танилцуулж гин бүх байгалийн үзэсгэлэн газраар нь явж гин бүх түүх соёлын дурсгал газраар нь яваад ингээд тус-тусдаа одоо миний хувьд 9 жилийн хугацаанд 499 нэвтрүүлэг танин битгүү нэвтрүүлэг цацчихсан байна. Тэгэхээр энэ байтуг бог 50-ын жишээлбэл мэрэгэн уулын туллаан гэдэг юм уу, зээгийн ус гэдэг хин чичээгүй байгаа 24 хэлчин хасгуудад алуулсан газар байж байна. Гэх мэтчлэн ингээд маш олон газрууд одоо жишээлбэл ингээ энэ бомтуудыг ингээ харахад би лав одоо тэтгэврт гарахаараа ханхад амьдрмаар эсвэл булганы дэшигт амьдрмаар эсвэл одоо дорндын баяуулд амьдрмаар тийм байгалийн үзэсгэлэнтэй газар зөвхөн хэлийн зургастай байж байгаа нөгөө 15 км дотор газрууд жишээ. Тийм учраас энэ одоо бомтыг дагсан бас аяж жуулчлал хөгжүүлэх боломж бас маш их байгаа гэдгийг хэлмээр байна. За тэгээд том маршрут тэр ард нь 14 аймагаараа яг өөрийнхөө явсан яг хэлийн орчим. Тэрнээс өмнө говийн одоо жишээлбэл Баянзагийн суурин гэдгийг хайчаад яг хэл дагуу номгон дээр очиж номноосоо цааш орог гошны борлогоо явах боломж байгаа шүү гэж гаргасан тусдаа маршрут байгаа. Тэднийг хэлээд байгаа гэхээр бид нар хэлч үзлийг ерөнхий боловсролын сургуулиуд болон оюутнуудад за тэгээд ард иргэдэд хэлч үзэл эх орны хайрлах үндэсний үзэл суулгах хэрэгтэй гэж би боддгийн. Ямар ч Монгол улсын иргэн хүн Монгол улсын хэлийн багныг хараад омогшоод бахархаад нулимслуулахгүй байх тийм Монгол хүн байхгүй байх гэж боддгийг. За миний хувьд бол бас онцлог. Ягаад тэгэхээр би Монгол орны баруун бүс нутгийг үндсэндээ төлөөлж ирсэн. Яг тэр одоо destination буюу баруун бүс нутагт аялал жуулчлалын чиглэлээр мэрэгчлэтнүүдийг ямар төвшөнд бэлдэж байгаа юм бэ? Судалгаа шинжилгээний одоо ямар ажлууд хийгдэж байгаа вэ гэдгийг тодорхойлох ийм одоо судлаач багш хүний хувьд бас энэ хуралд ач холбогдол өгж ирсэн. За яг одоо энэ орчин цаг үед аялал жуулчлалын судалгааны чиглэл маань ямар байгаа юм? Ямар шинэлэг зүйлүүд гарч ирнэ гэдгийг бас үзэж танилцах бусад одоо мэрэгжлийн судлаачтайгаа хамтарч ийм зорилгоор ирсэн. За манай баруун бүс нутаг Ховд аймагт байдаг Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн сургууль бол энэ орчин үеийн зах зээлийн эрэлт хэрэгцээг одоо судлаад 2003 оноос эхлээд аялал жуулчлалын чиглэлийн мэргэжилтнүүд бэлтгэж ирсэн байна. Гаш регистрашн буг буюу баруун бүсэд ирж байгаа жуулчдын тоо статистикийг гаргах ийм судалгааны чиглэлд ажиллалаа. За дараагийн дугаарт бид нар аялал жуулчлалыг хөгжүүлээд ажлын орчин шинээр бий болгох судалгааны ажил, ивент аялал жуулчлалын судалгаанууд дээр ажиллаж байна. Баялгийн аймгийн Бүргэдийн баярын ивент аялал жуулчлал, Ховд аймагт зохион байгуулдаг Мөнгөлөг шгшуурга ивент аялал жуулчлалын судалгааны ажлууд дээр ажилласан байгаа. За үүнээс гадна 3 дахь гол чиглэл юу байдгүй гэхээр хөдөө орон нутгийн хувьд доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх судалгааны ажлууд явагддаг. Энэ дээр бид нар бол хар усан нуур доктортой аялал жуулчлал хөгжүүлэх аялал рекреацийн үнэлгээ гэдэг ийм судалгааны ажлууд дээр энэ бид нар төвлөрч ингэж явж байна. Тэгээ ер нь бол Монгол орны баруун бүс нутаг, Монгол Алтай нурууг дагаад Монгол орны одоо аялал жуулчлал хөгжих destination-ууд бол маш олон хэмжээгээр тэнд байрлаж байгаа. Энэ destination-д үндсэндээ Монгол орны бүх тусгай хамгаалалтаа газрууд ордог. Зорилт нэг буюу эхний алхмын дагуу бол захин орчинд нээлттэй нийтлсэн багш нарын одоо мэдээллүүдэд ажиглалтын тэмдэглэл хийсэн байгаа. Энэ бүтэн 1 жилийн одоо хугацааны олон нийтэд өөр одоо мэдээж гаргасан нотлох баримт их сурвалж төр үндэслэн гэсэн үг шүү дээ. Ингээд гаргасан мэдээ их сурвалж төр үндэслэн. Ингэхдээ бас одоо судалгааны доорх одоо бэлтгэл ажил үйл явц бол явагдсан. Юу вэ гэхээр багш тус бүрээр ингэхдээ яасан бэ гэхээр аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгт би өөрөө жинхэнэ гишүүн байдаг. Аялал жуулчлалын багш нарын одоо холбоо бидний одоо хамтын ажиллагаагаа хамтын зүйлсээ хуваалцдаг бидний чат сошиал сувгууд гэдэг шүү дээ. Тэдгэрт байгаа өөртөө одоо Facebook-тэй найз ийм хүмүүсийн одоо хуваалцсан тэр зүйлүүдээр тэмдэглэл ажиглалтын тэмдэглэл хөтөлсөн байгаа. За ингээд бас судалгааныхаа нөгөө бэлтгэл ажлыг хангаад судалгаагаа хийж гисэн энэ асуулгын дагуу бичиж тэмдэглэсэн байгаа. Тэгээ энэ чэнэс бас ингээд сонирхолтой зүйлийг за ингээд зарим одоо манай энэ танхимд сууж байгаа багш нарын Facebook-аас харагдаж байгаа шиг байна. Ингээд энэ чэнэс хараад үзсэн чинь манай багш нар бол маш тийм одоо идэвхтэй сошиал орчинд идэвхтэй. За тэгээд одоо тэр дундаа багш хүн гэдэг утгаараа тийм ээ сургах заах тэр одоо үүргийнхээ дагав гэдэг юм уу сурган заах тэр одоо үүргээ ухамсарлаж суралцагчдын төлөө оюутнуудын төлөө маш олон юм хийдэг гэдэг нь ингэж харагдаж ирсэн. За ингээд судалгааны үр дүнгээс харахад тухайлбал 15 багшийг сонгож авсан. Тэгээ 15 багшийг сонгож аваад 15 багшийн одоо Facebook одоо олон нийтэд мэдээлсэн нотлох баримтыг сурвалжт ингээд дүгнэлт хийхэд бол ерөн багш нар маань их
ихэвчлэн оюутны хөгжлийн чиглэлээр одоо маш олон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг юм байна. Тэр зохион байгуулдаг үйл ажиллагаанууд нь бүр үлгэр жишээ болохоор шилдэг туршлага болохоор жил болгон уламжилт байдлаар давтагдаж явдаг ийм үйл ажиллагаануудыг бас зохион байгуулдаг болох нь бас харагдсан. За үүнээс гадна яг ингэж судалж явах явцад би бол харьцангуй салбартаа шинэ багш л да. Шинэ багшийн тоонд ордог. Ингээ харахад маш олон зүйлийг нь үлгэрлэн дүүраймаар суралцмаар тийм ээ. Би өөрөө бас мэрэгжлийн хөгжлийн хувьд зөвхөн ажиглалтын тэмдэглэл хийхдээ маш олон зүйлийг суралцаж хөгжиж байгаа юм л да мэрэгжлийн хөгжлийн хувьд. Тэгэд ийм олон зүйлийг ингэж харж ирсэн. Зуны хугацаанд буюу 6 сараас 9 сар хүртэлх амралтынхаа хугацаанд ер нь New Жолчин Tours гэх компани дээрээ дадлага хийгээд тэгээд тэр дадлага хамгаалаад одоо тайлангаа бичиж хамгаалаад тэгээд хүний нөөцийн зорилт төсөл дээрээ төрүүлсэн байгаа. Ер нь яг тухайн үед нөгөө дадлгаар ажиллаж байхад ямар байсан байл жуулчлалын яг ер нь анхнаасаа хайцтай орсон. Би өмнө нь яхаа нөгөө нэг танилцах дадлага гэж хийдэг. Тэгээд тэр дадлага дээр бол хүмүүстэй айлуулах харилцааны чиглэлийг хэмжсэн ч гэсэн ерөөсөө ингэж офс сууж ч юм уу те ингээд мэрэгжлийн хүмүүстэй ажиллаж үзээгүйсэн. Аялал жуулчлалын салбар өөрөө аягүй сонирхолтой салбар гэдгийг ойлгосон л тоо удирдлагын чанартай. За тэгээ айл тийшээ хөрөөж ажиллах боломжтой гэдгийг надад их таалагдсан. Тэгээ одоо хүртэл яг New Жолчин Tours-та одоо нөгөө холын зайнаас айлчлах юм сошиал медиа маркетинг талаас нь ажиллаж байгаа. За мэдээж угаасаа аялал жуулчлалын салбарыг би өөрөө яг сонгоод ороод ирсэн учраас хөгжөөсэй л гэж хүснэ. За нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол яг нөгөө хөгжих хэвээр үндсэл нь ингээд жилийн ирэх тусан тавигдаад байгаа юм шиг санагдаад байхгүй. Сүүлд бол яг ингээд физикал ишээ боллоо. Энэ талаасаа Солонгос за тэр чинь бүр гадаад дэлхийд даяар хүмүүс Монголыг зорих шалтгаан нь бас болчихлоо шүү дээ. Тэгээ нөгөө талаасаа бол монголчуудыгаа бас би гадагшаа явж газар үзээсэй гэж бас аягүй хүсдэг. Тийм болохоор ер нь аялал жуулчлалын салбар маань жилийн ирэх тусам илүү өргөжөж хөгжих байхаа гэсэн хүлээлттэйгээр энэ мэргэжлийг сонгож орж ирсэн.